Товч танилцууллаа. Үндэсний эрхчлөөний болоод ардын хувьсгал халах голын байлдаан чөлөөлөлт танд оролцсон Ахмад Дайчдад мөнгөнд итгэмж урамшуул олох бодлогыг Монгол улсын төр баримталж байгаа. Тэгвэл ардчилсан хувьсгалд мандатаар оролцсон анхны зүтгэлнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор улсын хурлын зарим гишүүд тогтоолын төслийг боловсруулад байна. Монгол улсын үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн 3 дахь заалтыг үндэслэн ардчилсан хувьсгалын анхны зүтгэлнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг их хурлын даргад гишүүн Баттулга, Гамбат, Зоригт, Эрдэнэ чимэгнаар өргөн барьлаа. Уг тогтоолын төсөлд ардчилсан хувьсгалын анхны зүтгэлснүүд оролцуулж олгох, эсвэл түүнтэй адилхах мөнгөнд итгэмжийг нэг удаа олгох, уг ажлыг 2015 онд багтаан зохион байгуулах бөгөөд холбогдох журмыг батлах тухай тулгарчээ. Зөвхөн оролцож ирсэн гишүүдийг одоо оруулах буюу одоо ийм бас бодлого хэмжээний халамжаар хуульчилж өгөөч гэсэн хуулийг нэмэх гишүүдэд өргөн барьж байгаа маа. 11 оноос хойш уламжлалж ирж байсан сэтгүүлийн хайр халамж тухай үед одоо нийгмийг өөрчилж ирсэн эсвэл бас өгч өгье явж. Нэг гол юм нь бол энэ дээр бол өсөлт хүндрэл очрохгүй, өсөйг хүндрүүлэхгүйгээр одоо өөр аргачлаар яа ингээд ажлын хэсэг, тархуу ажлын хэсэгтээ тэр энэ саналаа хэлнэ гэж. Монгол улс ардчлал зах зээлийн нийгэмд шилжээд 24 жил өнгөрч байна. Өнөөгийн эрхцүүд ардчилсан иргэний нийгмийн үндэс суурийг тавилсан ардчилсан хувьсгалын анхны зүтгэлнүүдийн дийлэнх нь өдгөө амжиргааны дундаж төвшнгөөс доогуур нэн ядуу амьдралтай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал 50-аас дээш насныхан голдуу байдаг зэрэг олон шалтгаанууд төрөөс орон байр олох хүндэслэл болно гэж Монголын ардчилсан холбооны анхдагчид үзэж байна.